Улс орон бүрийн өөрсдийн онцгой онцлог уламжилт баяр ёслолоор хит их баярлаж зоог амттнаа хэтрүүлсний улмаас жин нэмэх асуудал цөөнгүй тохиолддог. Үүнээс болж жингэн барих талаар санаа зовох хэрэгтэй болдгийг ихэнх бүсгүйчүүд мэднэ. Их Британд хит таргалалт нь нийгэмд хамгийн их санаа зовоож байгаа асуудлын нэг хэдийнэ болжээ. Их Британи улсын үндэсний эрүүл мэндийн төвөөс 2050 он гэхэд эрчүүдийн 60%, эмэгтэйчүүдийн 50% нь эмчийн хяналтанд орохоос аргагүй хит таргалалттай болох төлөвтэй байгааг судалгаагаар гаргасан байна. Тус төвөөс олон нийтэд хандан урьдчилж арга хэмжээ авахгүй бол таргалалтаас үүдэх өвчлөл энэ зууны дунд үе гэхэд жилдээ 45.5 тэрбум еврогийн зардал шаардах болно гэсэн мэдээллийг албан ёсоор хийсэн юм. Одоогоор нийт мэдих чихрийн шижин, зүрхний шигдээс, цус харвалт, даралт ихсэх, уушгины өвчин, нойргуудл зэргээс бүрч олон төрлийн өвчин гарч ирэх юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар Их Британи улсад таргалтын эсрэг мис засал 12%-аар илүү гарсан байна. Capio Nightingale гэх энэ эмнэлэг нь сэтгэл зүйн эмчилгээ хийж олонний танил алдартнуудыг муу зуршил, сэтгхүйн өвчнөөс нь олон удаа салгасан алдартай эмнэлэг юм. Тус эмнэлэг 2013 онд таргалалтай тэмцэх нэгэн шинэ аргыг 20-40 өвчтөнд туршиж үзэхээр төлөвлөд байна. Энэ аргыг эмнэлгийн сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэн, хүнс шинжээч зэрэг олон мэргэжлийн эхний тусламжтайгаар боловсруулжээ. Өөхлөлтөөс салгах мис заслын гол зорилго нь өөхийг багасган авах, хайлуулна л гэсэн үг юм. Ингэснээр тухайн өвчтөн илүүдэл өөхгүй болж хүссэн бие галбиртайгаан үлдэнэ л дээ. Гэхдээ ингэснээр тухайн өвчтөн шинэ амьдралдаа шууд аз жаргалтай алхан орохын боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг бас биш юм аа. Таргалтын үндэс ховдөглөлтийг алга болгож, жингэн барих, хасах, ухамсар чадварыг суулгаж өгнө гэсэн үг огт биш шүү дээ. Энэ хүн шинэ эмчилгээний тусламжтайгаар тухайн өвчтний сэтгэл зүйд эрүүл зуршил суулгаж өгөх зорилготой юм байна. Тэд сэтгэл хөдлөлтөнд захирагдаж хэмжээ хязгааргүй идэгдгээс болж дахиад л нэмдэг. Үр дүнд нь нөхөн өрчхөн эрүүл мэндэд нь доголдол үүсч өргүйдэх явдал ч тохиолдох магадлалтай. Ерөнхийдөө таргалалт гэдэг бол хийдэх өөрийн арчаагүй байдлаас үүддэг зүйл. Мөн сэтгэл готруу байдал, өөртөө итгэлгүй байдлаас болж илүүдэл жинтэй болох үзэгдэл цөөнгүй тул энэ бол цэвэр сэтгэл зүйн эмчилгээ хийх хэрэгтэй зүйл гэж ойлгож байгаа. Үндэсний эрүүл мэндийн хамгааллын төвөөс ард иргэдийн эрүүл мэндийн даатгалын системээр хангалттай үйлчилдэгч таргалалтын асуудалтай тэмцэх учраа төдийлөн олохгүй хэвээрээ л байна. Мис засалд орох зөвшөөрөл авахын тулд тухайн өвчтний биеийн массын индекс нь 6-аас дээш байх ёстой юм. 2010 онд Их Британи эзэн хааны нэрэмжит мис заслын коллеж хит таргалалтай зарим өвчтнүүд мис засалд орохын тулд зориудаар жин нэмэж байсныг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бага зэргийн илүүдэл жинтэй хүмүүс хит таргалтын эсрэг мис засалд орох зөвшөөрөл авахын тулд зориудаар жин нэмэж чихрийн шижин өвчтэй болох тохиолдол цөөнгүй гардаг байна. 2007 онд эрүүл мэндийн яамнаас олон нийтэд хандаж таргалалттай тэмцэх нь нийгэм тулгарч байгаа нэг сорилт юм. Таргалалт нь яг л уур амьсгалын өөрчлөлттэй адил зүйл. Засгийн газар, шинжил ухаан, бизнес болон иргэний нийгэм өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж байж үүний эсрэг тэмцэж чадна гэсэн мэдээлэл хийж байжээ. Гэвч одоо хүртэл үүнтэй тэмцэх үр дүнтэй найдвартай аргыг олоогүй хэвээрээ л байна. Таргалалтай тэмцэхийн тулд ихэнхдээ өөхийг багасгаж хайлуулах аргыг хэрэглэж байгаа. Харин бидний санал болгож байгаа энэ шинэ арга бол өвчтөн дээр төвлөрч ирээдүйд ч өвчтөнд хэрэгтэй зүйлийг өгөх маш үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Зөвхөн таргалтыг зогсохгүй, эрүүл хооллож, эрүүл сэтгэж, эрүүл хэмнэлтэйгээр амьдрахад туслана гэсэн үг юм. Тэднийг зөвхөн өөхнөөс нь салгаад орхих биш, өдөр тутмын хооллох, дэглэм, дадал зуршилд нь анхаарах хэрэгтэй. Амьдралын хэв маягийн эрүүл болгож чадвал амьдрал олон талаараа сайхан болж ирдэг юм шүү дээ. Гэвч энэхүү сэтгхүйн эмчилгээ нь хямд үнээр ирэхгүй нь мэдээж. Capio Nightingale эмнэлэгт 1 жилийн курс эмчилгээ хийхэд 4,000 евро зарах хэрэгтэй. Мөн эмнэлгийн удирдлагынхны хэлж байгаагаар хэрвээ энэ арга найдвартай үр дүнтэй болох нь туршилтаар батлагдвал энэ өртөг бүрч нэмэгдэх магадлалтай байна. Гэхдээ өөх багасгах, хайлуулах мис засал дунджаар 10,000 евро болдог учраас энэ зэргийн үнийг өндөр гэж үзэх аргагүй юм байна.
Дэлхийн мянган хүн санхүүгийн хямралд өртөж ажил хайх нь дээдсэхтэй хүрээд байна. Нью-Йорк хотод ажилласаа халагдаж ажил хайж байгаа иргэдийн тоо улам бүр өссөөр байна. Энэ үед гэрийн даалгавраа сайн хийж ажил олгогчдод өндөр сэтгэл төрүүлэхтэй анхаарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөж байгаа юм. Өвлийн дунд сар үргэлжилж байгаа энэ үед хөдөлмөрийн зах зээл дэлхийн өнцөг булан бүрт асуудалтай хэвээр байна. Тэр тусман Европ, Америк улсад байдал хүнд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч эх онд энэ бүхнийг эцэслэж тогтвортой ажлын байрыг бий болгохын тулд өнгөрсөн муу бүхнээ таягдан хайж шинэ ирээдүйд итгэл дүүрэн алхах хэрэгтэйг тэд зөвлөж байгаа юм. Бизнес шинжээч, амьдрах ухааны зөвлөх сэтгэл зүйч мэргэжилтэй Фиона Харволд тэр бүр тэгш дардан байдаггүй амьдралын харгуйд алдаж онож эргэлзэж тэнэгэлзэж яваа хэн бүхэнд мэрэгэн зөвлөгөөх 5 ном бичсэн нэг юм. Өөрийн итгэлтэй байдлуудаа мөн яагаад энэ ажлыг та хийж чадах шалтгаануудаа цаасан дээр бичээд дахин уншиж өөртөө бүрэн итгэлтэй болох хэрэгтэй. Хэрвээ өөртөө итгэх итгэл байнга бэлэглэхгүй бол заримдаа эргэлзэж тэнэгэлзэх шантрах үед таны өөдрөг байдал хүсэл мөрөөдөл унтарч орхих эрсдэл их бий. Хөдөлмөрийн зах зээл тогтворгүй байгаа энэ үед өөртөө бүрэн итгэлтэй байна гэдэг тийм ч амар хэрэг биш. Гэхдээ амжилттай ажил хайгчид гэдэг бол хүссэн зорьсондоо тууштай байж заавал өөрийн хүссэн ажлын байрыг олдог тэр хүмүүсийг хэлдэг гэдгийг дахин сануулж өгсөн юм. Зөв зам гэдгийг мэдсэн л бол түүнд заавал хүрнэ гэж өөрийгөө итгүүлж энэ бол чиний л хийх ажил гэдэгт итгэх хэрэгтэй. Энэ маягаар би үргэлж бусдыг маш их зүйл хийх бүртээ тасралтгүй хөдөлмөрлө гэж ятгах урамшуулдаг. Гадуур хаасайгүй сайхан боломж дүүрэн байхад аль болох олон танилтай болж санал бодлоо хуваалцаж шинийг таних мэдэх хэрэгтэй. Танилцах боломж үрийг алдалгүй барьж авч үзээд алдаж олон шин танилтай болж их зүйлийг ухаарч ойлгохын хэрээр амжилтанд хүрэх зам чинь ойртох болно шүү дээ. Түүний хэлснээр ажил олгогчдод хүчтэй сэтгэл төрүүлж өөрийгөө өндөөлөхийн тулд өөрийнхөө боломж эрхийг хүлээж суудаг биш харин боломжийг бусдаас урьдчилж атгадаг хүн гэдгийг харуулах хүмүүлийн буйны үест сайн дураар оролцох нь маш хэрэгтэй юм байна. Заримдаа зүгээр л гадуур гарч хүмүүстэй танилцаж уулзах хэрэгтэй. Хэдийгээр танд тохирсон таны хүссэн ажил биш байлаач та хүмүүсээр хүрээлүүлсэн орчинд байж бусдын туршлагаас хуваалцаж тэднээс сайхан боломжийг олж хайж сурах хэрэгтэй юм. Энэ бол танд агуу боломжийг шүүрч авах туслах эхний алхмууд гэсэн үг. Зүгээр сайн ажил олоод хийхэд хангалттай гэсэн үг биш ээ. Та өөрийн хийж байгаа ажлаа бүр өөрөмшүүлж, өөрийн нэрийг ажилтайгаа салшгүй холбоотой болгож, бусдаас өөрөөр хардаг болгох хэрэгтэй. Хэрвээ та эрхэлсэн тодорхой ажилгүй дээрх шиг нөхцөл байдал байгаа бол хөл дээрээ босч хүссэн ажлаа олоход тун амаргүй цаг үргэлжилж байна. Санхүүгийн хямралд хамгийн хүн дээр өртөөд байгаа орны нэг бол Испани улс бөгөөд нийслэл Мадрид хөдөлмөрийн чадвартай нийт иргэдийн 25% нь ажилгүйдлийн байдалтай байгаа юм. Түүнчлэн Их Британи, Польш зэрэг орнуудад ч ажилгүйдлийн төвшин 10.7% байгаа нь багаар бодоход 30 сая гаруй хүн ажилгүй суугаа гэсэн үг юм. Тэд мэдээж маш их цөхөрсөн сэтгэл гутралын байдалтай байгаа л да. Гэхдээ боломж бүрийг алдалгүй хайж, шургуу байж чадвал ямар ч саад бэрхшээлийг даван гарч чадна. Хамгийн чухал нь ажилгүй байлаа гэд гэртээ гараа хумхиад сууж болохгүй. Мэдээллийн улам дээшлүүлж, чадвараа ахиулж байх хэрэгтэй. Гэрийн даалгавраа сайн хийсэн байхад онцтон авахтаа л авдаг шүү дээ. Тухайн таалагдсан ажлаа шүтэж, түүнд өөрийгөө заавал тэнцэнэ гэж итгүүлж, түүнийхээ хэрээр шаргуу бэлдэх хэрэгтэй. Энэ ятгалаг эцэстэн бодит үр дүн болох ёстой. Эдийн засгийн хайжмар өсч байгаа энэ этхэг улсад дөнгөж их дээд сургуулийн төгсөгчдөд ажлын байр олох асуудал хүнд хэвээр байна. Энэ этхэг улсын ажилд дадлагжуулах төвд ажил хайгчдад хамгийн энгийн зүйлээс эхлээд маш нухацтай хандаж, ярих хэлэхтэй ч анхааралтай байх хэрэгтэйг зааж сургаж байна. Түүнчлэн гадна төрөх байдлаа ч хэрхэн санаа тавих ёстой зөвлөдөг байна. Тухайн орохыг хүсэж байгаа компанийнхаа талаар сайн судлах хэрэгтэй. Хэрвээ тухайн компани залуу эрч хүчтэй боловсон хүчнийг авах сонирхолтой байлаа гэхэд та энэ шалгуурт хангалттай тэнцгээргүй байсан ч зүй ёсны боловсон хувцаслаад үг яриагаан цэгцлээд очиход тэнцэх магадлал тань өндөрсөн шүү дээ. Эдгээр зөвлөгөөг сайтар бодож эргэцүүлэн 2013 онд хүссэн ажилдаа орж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.
Үргэлж байгаа 2012 он дэлхийн өнцөг булан бүрийн автомашин үйлдвэрлэгчдийн хувьд аюулгүй шинэ арга хэмжээ, байгаль орчин дээлтэй хөдөлгүүрийн цөөнгүй шинжилэлт хийсэн он болж өнгөрч байна. Түүнчлэн загвар уран барилгын томоохон компаниуд автомашины салбарынхантай цөөнгүй удаа хамтарч ажилласан юм. Жилбэрийн 3 дугаар сард Женев мотор авто үзэсгэлэнгээр тухайн жилийн автомотив ертөнцийн чиг хандлага тодорхойлогддог юм. Энэ жилийн авто үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан сонирхолтой бүтээлүүдийн нэгээр энэхүү Британи улсын Morgan авто компанийн шинэхэн бүтээл болох улбар шар өнгийн авто хүлгийг нэрлэж болох юм. Morgan 8 нэртэй энэ хүлэг нь тус компанийн 75 жилийн тэртээ гаргаж байсан анхны загвар дээр суурилжээ. Гэхдээ энэ жилийн хувилбар орчин үеийн хүчирхийг BMW V8 хөдөлгүүртэйгээр онцлогтой байсан юм. Түүнчлэн 1100 орчим килограммжинтэй Morgan 8 загвар нь V8 загварын суудлын хөнгөн тэрэг дундаа хамгийн хөнгөн авсарханд тооцогдох юм байна. Одоогийн байдлаар энэ автомашиныг туршилтаар танилцуулж байгаа ч тунгуудахгүй эхний захиалгууд орж ирнэ хэмээн компани удирдлагууд найдаж байна. 249 км/цагийн хурдтай тэгээс 100 км/цаг хурдыг 4.5 секундэд авах чадaltaй энэ автомашин нь дэлхийн хэмжээнд хүчирхэг тооцогдох төмөр хүлэг юм. Женев мотор авто үзэсгэлэн туршилтаар танилцуулагдсан бас нэгэн хүчирхэг хүлэг бол Touring Superleggera-гийн Disc Volant байлаа. Тансаг улаангийн энэ үзэсгэлэнт төмөр хүлэг нь цоо шинээрэн байгаа бөгөөд дотоод тогтчлтыг хараахан бүрэн дуусгаж амжаагүй байна. Энэ автомашины нэрийг орчуулвал Нистэг 5 гэсэн утгатай юм. Авто электроник хэрэгсэл нийлүүлэгч Harman International компаниас саяхан бүтээсэн Entertainment давуу талтай шинэхэн автомашиныг мөн танилцуулж байлаа. Автомашины салонд том дэлгэц байрлах өгөөд гарын хөдөлгөөнийг мэдрэгч суурилуулсан юм. Тиймээс жолоочийн хувьд товчлуур дарж эсвэл мэдрэгчтэй дэлгэцээр ажиллахын оронд гарынхаа хөдөлгөөнөөр машинаа удирдах боломжтой. Тухайлбал гараа дээш доош 2 удаа хурдтай хөдөлгөвөл хөгжим асч унтрана. Женев моторсын авто үзэсгэлэн танилцуулагдсан бас нэгэн автомашин бол Еdag Group-ийн гэрлэн автомашин юм. Тус автомашиныг хот дотор хэрэглэхгүй үед бусдад түрээслэхэд тусгайлан зориулагдсан бүтцтэй анхны автомашин юм байна. Энэ машинд 6 хүн өлхөн сууж хүрэлцэх бөгөөд баггүй хэмжээний тээш агуулгах хангалттай саруул бүх ихтэй юм байна. Автомашины гадна байрлах улаан, ногоон, шар өнгийн гэрэл нь солигдох тохируулгатай бөгөөд эдгээр гэрэл нь тухайн автомашиныг түрээслэхээр захиалсан эсвэл сул байгаа эсхийг заадаг юм. Харин энэ бол V+ гэдэг хагас автомашин. Хагас гольфийн зориулалттай машин юм. Францын Voltes компани бүтээж Philippe Starck загварыг гаргажээ. Энэхүү Erlitz автомашин нь 736 кг жинтэй, 2.6 м урт, 1.8 м өргөнтэй бөгөөд 4 хүн суух хангалттай багтаамжтай юм. Гэхдээ энэ автомашиныг хотын гудамжаар зочход биш, харин амралт зугаалгаар явхад зориулж бүтээжээ. Дүүрэн цэнэгтэй тохиолдолд тасралтгүй 6 цаг ажиллах энэхүү электрон автомашин нь 25,000 еврогийн үнэтэй юм байна. Хятад улсын нийслэл Бээжин хотноо зохиогдсон авто үзэсгэлэнд бага урын автомашины зах зээлд найдвар төрүүлэх үйц нэгэн автомашин танилцуулагдсан нь Fiat Cucci нарын хамтын бүтээл 500 маркийн автомашин байсан юм. Fiat нь Хятад улсын зах зээлд багахан үр гүйцэтгэгч Италийн алдарт Cucci брендийн тансаг хэв маяг уламжилтай хосолсон тохиолдолд бүрч илүү нэр хүндтэй байж чадах юм. Дэгжин Хенцер Атлан боломжийн хурд үзүүлэлттэй Fiat 500 загвар нь Хятад улсын авто үзэсгэлэнд 120 гаруй ширхгээр танилцуулагджээ. 2012 онд тус үзэсгэлэн сонирхохоор 1 сая гаруй хүн зорин очсон нь урд өмнө байгаагүй том үзүүлэлт болсон юм. Харин Бээжин хотод алдартай нэгэн содон автомашин бол яхааргүй Lamborghini Urus юм. Одоогоор туршилтын гэж нэрлэгдэж байгаа ч энэ автомашиныг 2015 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ойролцоогоор 200 гаруй мянган Америк доллараар үнэлэгдэх төлөвтэй байгаа юм. Эхний ээлжинд 3,000 гаруй үйлдвэрлэх юм. Бээжингийн авто үзэсгэлэнд онцгой содонд хэмээх нэрлэгдэх нэг үзмэр нь Victoria Beckham загварыг гаргасан Range Rover Evoque нэртэй автомашин байлаа. Spice Girls хамтлагийн гишүүн Victoria Beckham энэ машины загварыг гаргаж автомашин сонирхогчдын анхаарлыг гавгүй татсан юм.
Америкийн нэгдсэн улсын гар удирдлаггүй өөрөө явдаг автомашин мөрөөдөл байха болох цаг ойрцоор байна. Гэвч үүнд тулгарч байгаа гол сорилт бол өдөр тутмын хэрэглээнд ашиглаж хүн бүрт хүртээмжтэй байхаар боломжийн үн өртөгтэй болгох явдал юм. Энэ талаар Аризонагийн их сургуулийн компьютер инженерчлэлийн оюутнууд чамгүй судалгаа хийж байна. Автомашины хувьд аюулгүй байдлыг хангах нь хамгийн том асуудал. Өөрөн явдаг атлан аюулгүй байдлын хувьд дээд зэргийн баталгаатай автомашин бүтээхийг тэд зорин ажиллаж байгаа юм. Түүнчлэн мөн адил зорилгоор Tokyo хотын Nissan компаниас өөрөн удирдлагатай автоматар зогсоолд өөрийгөө тавьдаг автомашиныг туршиж байна. Энэ автомашин нь эргэн тойрондох бартаа саадыг мэдэрч түүнээс зайлах чадвартай юм байна. Хэрвээ энэ туршилт амжилттай явагдаж дуусвал 2020 он гэхэд зам тээврийн осол 2 дахин буурах юм. Nissan Group-ийн нутаг нэгт өрсөлдөгч Toyota-гаас ч аюулгүй байдлын өндөр зэрэглэлийн системтэй өөрөн удирдахтай автомашиныг хэрэглээнд оруулахаар шаргуу ажилласаар байгаа юм. Одоогоор тус компани туршилтын автомашинаа бейсболын талбайгаас 3 дахин том талбайд туршсаар байна. оныг шинжээчид дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 4 орны хямралтай эцэслэн тэмцэх жил гэж урьдчилан таамаглаад байна. Америкийн нэгдсэн улс, Хятад, Орос гэсэн 3 том гүрэн 2012 онд эдийн засгийн байдлаа багагүй өөрчлөлт оруулаад байгаа. Харин энэтхэг улсад эдийн засаг нь зогсон байдалд орж ажилгүйдэл ихсэн ядуурл газар авсан жил болж өнгөрсөн юм. Европын улс орнуудын хувьд өнгөрч байгаа 2012 он багагүй саад бэрхшээлтэй жил болсон юм. Тэр тусман Грек, Испани улсад эдийн засгийн хямралтай холбоотой асуудал үеийн самуунч цөөнгөө гарчээ. Хятад хотод эдийн засгийн хатуу бодлого шатхууны үнийн өсөлтийг эсрүүлсэн ард иргэдийн жагсаал цуглаан гарч цагдаа нар эмх журмыг тогтоохын тулд нулимс асууруулагч хий гаралт тусны хоолой ашигласан хэрэг удаадараа гарсан юм. Олон сар сунжирсан хэлэлцээрийн эцэст 11 сарын эхээр Грекийн парламентаас тус улсын эдийн засгийг тогтвортой байлгахын тулд явуулсан хатуу бодлогыг зогсоосноо мэдэгдсэн юм. Энэ бодлогын дампуурлаас сэргийлэхэд зориулж 31.5 тэрбум еврог гаргаж чадсан байна. Гэвч Европ дахиныг хамарсан санхүүгийн хямрал ард иргэдийн амьдралд чамгүй хүнд нөлөө үзүүлсэн. Испани улсад гэхэд хүн амын 4 хүн тутмын нэг нь ажилгүй болж ажил хай цөхрөнгөн барсан залуусын тоо нэмэгцээр байгаа юм. Испани улс 145 тэрбум еврогийн өр тавьсан ч Грек, Ирланд, Португал, Кипр улсуудын адилаар олон улсаас санхүүгийн тусламж айлуулах авахгүйгээр хөл дээр нь зогсохыг хичээсээр байна. Дэлхийн хамгийн хүчирхэг зах зээлтэй улс болох Америкийн нэгдсэн улсад ерөнхийлөгчийн сонгуул саяхан өндөрлөж, ерөнхийлөгч Барак Обама цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдоод байгаа. Обамагийн хувьд Бушийн үеийн чинэлэг хүн амд ногдуулсан татварын цомогтголд цэг тавих нь эхний томоохон сорилт болоод байна. Европ салхинд цохиулбал Америкийн нэгдсэн улс ханиад тусна л гэсэн үг. Бидэнд Европт борлуулалт хийдэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд голдуу олон бий. Европт даяарх хямрал Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэлийн салбарт томоохон цохилт болсон байна. Учир нь Ford, General Motors зэрэг автомашин үйлдвэрлэгчид Европ дахь зээлээс шууд хамааралтай байдаг. Хятад улсын шинэ удирдлага маш эрч хүчтэй байдлыг авчирсан гэж би боддог. Тиймээс ирэх 2013 онд нийгэм болоод эдийн засгийн аль алинд нь Хятад улс амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн шинжээчдийн тооцоолож байгаагаар ойрын 20 жилийн хугацаанд Хятад улс Америкийн нэгдсэн улсын эдийн засгаас илүү хүчирхэг болох төлөвтэй байна. Гэвч одоогоор Европ дахь эдийн засгийн хямралаас болж Хятад улсын экспорттолтонд сөргөөр нөлөөлөд байна. 2012 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин ялалт байгуулсан. Тэрээр 4 жилийн турш ерөнхий сайдын албаг хашсны дараа 2012 оны 3 дугаар сард Оросын холбооны улсын ерөнхийлөгч болж чадсан юм. Төрийн тэргүүний суурьнд очсныхаа дараа тэр 25 сая ажлын байр бий болгох амлалтыг өгсөн байна.
Путиний хувьд ойрын 6 жилд үйлдвэрлэлийн салбарт шинжилэлт хийж, уламжилт маягийн эдийн засаг, газрын тосны экспорт зэрэг бусад эрдэс бодисын нөөцөөс бага зэргийн хараат, зах зээл чиглэсэн эдийн засаг руу шилжүүлэх сорилттой тулгарч байгаа юм. Орос улсын гол асуудал бол Орос улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд чиглэлтэй эдийн засаг руу шилжих боломжийг ашиглах явдал юм. Энэ арга өнөө хүртэл огт ашиглагдаагүй байгаа юм л да. Шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засгийн шинжилэлт хийхгүй бол Орос улсын эдийн засаг нэмгэн өсөн дээр тогтож байгаа шиг нөхцөл байдалтай байгаа юм. 2013 онд Орос улсын ерөнхийлөгч тэтгэврийн системийн асуудлыг шийднэ гэж үзэж байгаа. Харин энэтхэг улсад үнийн хэд хөөрөгдөл газар авч мөнгөн тэмдэгт үнэг үйдэж эдийн засгийн өсөлт буурсан. Хямралтай жил болсон байна. Сул дорой эдийн засаг ажлын байр шинээр бий болгоход хүндрэл учруулахын зэрэгцээ 2014 оны сонгуульд зориулсан хөтөлбөрүүдэд багагүй мөнгө зарсаар байна. Ирэх жил эдийн засагчид болон улс төрчид ихийг хийж бүтээж улс орноо хямралаас аврах жил болно гэж найдаж байна. Зөвхөн төв намаас гэлтгүү мужийн намуудаас ч гэсэн төлөвлөгөө боловсруулсан байгаа. Энэтхэг улсын эрүүл мэндийн салбар аюулгүй байдлын талаар сайжруулсан хөтөлбөр төлөвлөгөөг мөн 2013 оноос хэрэгжүүлж эхлэх юм байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн хямралаас хинди шашны эд баялагын охин тэнгэр Лакшми аварна гэдэгт итгэн мөргөн залбирч байгаа сүсгтнүүд ч цөөнгүй байгаа юм байна.